Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сантай холбоотой хэрэг Монгол улсад засаглал, авилга, шударга бус байдал гээд нийгмийн баялагийг сорох бүхэл бүтэн систем хэрхэн цэцгэлснийг гэрчилж иргэдийг сэрээсэн тул ардчилсан нийгэмд шилжснээс дутахгүй чухал түүхэн үйл явдал мөн. Ийм ч учраас үр хоочтой түүхийн гашууныг ололт амжилттай хамт чадан ядан гэрчлэн үлдээхээр Бөхтөр жижиг дунд үйлдвэрлэл номыг уншигч таны гарт хүргэж байна. Номоо нэрлсэн шалтгаан бол өнгөрсөн 30 жилд манай нийгмийн бодит баялаг бүтээгч, жижиг дунд бизнес эрхлэгчид өндийх завдалгүй дарамт шахалтаар дүүрэн орчинд ажиллаж, төвчээрийн хязгаарыг нь барсан хүнд хэцүү үеийг туулж ирсэн юм. Үүний улмаас жижиг дунд үйлдвэрлэл хөгждөггүй, хүнээр бол шин тэжээлийн дутагдалд орсон, өсөж өндийж чадахгүй тийм л айтгар Бөхтөр салбар олж хувирчээ. Тиймээс ч бид энэ номонд жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас хулгай хийх боломжийг эрх баригчид яаж бүрдүүлсэн, хэрэг нь хэрхэн ил болсноос эхлээд нийгэмд бий болж байгаа эерэг өөрчлөлтүүд цаашдаа нийгмийн дундаж давхархыг авч явдаг жижиг дунд үйлдвэрлэлийг хэрхэн харж хөгжүүлэх хэрэгтэйг жижиг дунд үйлдвэрлэлийг өрхийн үйлдвэрлэлтүүд ихнэр харах уу? Технологийн эрэнд гигантуудыг төрүүлэх суурь болох уу гэд бүхий л асуудлыг цогцоор нь гаргаж тавихыг хичээлээ. Бөхтөр жидүү ном худалдаанд гарлаа. Бүх номын сүлжээ дэлгүүрүүдээр